эрэгтэй хүний хувьд бол тэр их олон асуудалд оролцох цаанасаа л дурггүй. Одоо эмэгтэй хүн эрэгтэй хүн хоёр чинь тис өөр ялгаатай сэтгэл зүйтэй бие махбодтой хоёр өөр ертөнц байдаг юм. Яагаад зөрчилдөөн гардыг бэ? Та нар бас ингээд зөрчил маргаангүй байна гэж хизэж байхгүй чи амьдрал шүү дээ. Гэр бүлийн зөрчилдөөн гэсэн сэдв рүүгээ бүсгүй орё л да. Тэгээ нэг зүйлийг би танаас таны үзэл бодлыг сонсомоор санагдаж байгаа. Яагаад гэвэл хүн болгон яг энэ үзэл дээр ондоо байгаад идэг. Байр суурьтай байгаад идэг. Тэр нь юу вэ гэхээр ерөөсөө гэр бүлийн маргаан зөрчилдөөн гарах юм бол эхнэр хүнээс шалтгаалдаг. Энэ бол ингээд зарим нь болохоор айл гэрийг авч явж байгаа юм чи энэ эр хүнээс шалтгаалж байгаа шүү дээ. Яалтчгүй гэл. Тэгэл энэ зүйл дээр ингээл бөөн маргаан ерөөсөө дуусахгүй батлах гэсэн иймэрхүү зүйлүүд гардаг байхгүй. Энэ дээр таны үзэл байр суурийг бас сонсомоор байна. За гэр бүлийн зөрчил маргаан гэдэг бол огт байж босшгүй зүйл биш гэдгийг би дахиж хэлмээр байна. Яг тэгвэл байх ёстой. Тэ. Ер нь тэгж байж гэр бүл өөрөө бас батчиж, бэхжиж, хөгжиж байдаг. Тэр магадгүй тэр жижиг сажиг маргаануудыг даван туусан туршлагууд дээрээ урагшлаа тий. Би биенийхээ арга хэмжээг олж сураад манай эхнэр нэг ингэчдэг би тэгээд хэлчгээр тайвширчдаг тий. Нөхөр ингэчгээр нь би ингээ гой хоол хийгээд өчгөр тайвширчдаг ч гэдэг юм уу. Би биенийхээ арга хэмжээг олж сурж ингэж урагшилдаг. За магадгүй бүр маргаан зөрчил гараад тэр одоо бүр тэмцэл болдог байхгүй эсвэл рүүгээ. Хэрвээ зөвөр ойлгож тэрийг зохицуулахгүй бол тэмцэл үүснэ. Тэмцлээсээ дахиад яадаг үзээ ядал, тоорсол, гомдол. За тэгээ салалт тий. Тэгээд энэ зөрчил маргаанд хэн юу нөлөөлөд байна вэ гэж. Тий. Яг толгойлогч юм. Толгойлогч юм бэ. За яг үнэ. Тэгэхээр гэр бүлийн зөрчил маргааны шалтгааныг бол бид нар одоо тайлбарлах юм бол яг тэргээ хилчихэд бас хэцүү те олон шалтгаанууд байдаг. За гэхдээ энэ дээр зүгээр хэдэн одоо гол шалтгаанууд юу байгаад байна гэхээр би энэ дээр нэг эмэгтэй хүн илүү одоо үүрэг оролтоо, эрэгтэй хүн илүү үүрэг оролтоо гэж үнэхээр би хэлмээргүй байна. Яг тэгвэл яг үнэндээ хэн нэгний 100% буруутай үйлдэл гэж барагтаал байдаггүй. Тий хоёр тал хоёлаа л асуудлаа шийдэж чадахгүй учраас л мөргөлдөцгөөж яадаг. Тэгээд гэр бүлийн зөрчил маргаанд үүсэж байгаа нэг хамгийн гол чухал зүйл юу гэдэг вэ? Харилцааны зөрчил гэдэг байхгүй юу? Би биенээ ойлгоогүйгээс, би биенээ хүлээн зөвшөөрөөгүйгээс, би биендээ хүндэтгэлтэй хандаагүйгээс болж үүссэн жижигхэн маргаан, жижигхэн хэрүүл яадгүй уул аваа болж томордог. За тэгээд дараагийн шалтгаануудад хадмуудын оролцоо байна. Тэгээл үргэлжлээ. Тэгээ үргэлжлэн санхүүгийн хүрэлцээгүй байдал тийм. Яг над дээр нэлээд олон гэр бүлүүд ирж ирсэн. Манай нөхөр одоо эр хүн байж амьдралаа авч явж чадахгүй, цалин мөнгөгүй гэртээ суугаад ахын би одоо яах вэ гэл те. Ээж нь хүртэл ирээл нэг юмны нөхөр нь одоо олигтой мөнгөөр болохгүй юм гэдэг ч юм уу ингээл ирчүүдэд яагаад тэгэхээр нөгөө ер нь л нийгмийн өөрийнх нь стратеги үзэгдэл өрөөчиг байна. Хүмүүсийн чиг хандлагч байдаг те. Эрэгтэй хүн гэр бүлээ тэжээх ёстой, гэр бүлээ аваад явах ёстой, эхнэрээ хайлаад, хамгаалаад, халамжлаад явах ёстой гэдэг тийм үзэл бодол байждаг те. Хүмүүсийн цагаасаа л байсан. Тэр утгаараа магадгүй эрэгтэй хүмүүсийг илүү өндөр үүрэг хориолтой хариуцлагатай гэж хүн болгон хүлээдэг. Тэгээд тэр хүлээлтэнд нь хүрэхгүй болохоор яадаг вэ? Гомддог, цөхөрдөг, тэгээ асуудал үүсдэг. Нөгөө хөдөөнөөс ирсэн оюутан охин тайртай болсон хотын залуу хөдөөний хүүхэдтэй ингээд хотод амьдрахаа одоо хотын байшинд амьдарч чадахгүй байх гэдэг асуудал үүсгэж юм. Ингээд бүгд маргаан шүү дээ тийм ээ. За тэгээд айлын хэд хүүхэд болж төрснөөс болно. Ямар орчинд өсснөөс болно тий. Магадгүй их олон хүүхэдтэй айлд бужигнаж өссөн хүү айлынхаа цохинтой суух. Жишээ нь тэгээд зөндөө олон ялгаанууд зөрчлүүд үүсэх шалтгаанууд бол байждаг. Тэгээд их тохиолдолд хүмүүс өөртөө юу гэж боддог вэ гэхээр энэ санхүүгийн байдал одоо мөнгө төрөний байдал гэр бүлийн энэ зөрчил маргаанд их нөлөөтэй байна гэж бодоод байдیں۔ Би бол энэ үнэтэй санал нийлдэггүй. Үндэ бол тийм биш байдаг. Эхлээд ингээд мөнгө төрөний асуудал яриад орж ирдэг ч гэсэн ингээд ухаад түнхээд яваад байхаар ердөө тийм юм байдаг. Үн цэнийн зөрүүтэй асуудал болчихдог. Би түрүү ярьсан те гэр бүл нийлээд нэг зорилготой байх хэрэгтэй гэдэгтэй яг адилхан гэр бүл өөрийн гэсэн үн цэнтэй байх хэрэгтэй. Нэгдсэн үн цэн шүү. Бас л нөгөө нэгдсэн нэг зорилго гэдэг шиг нэгдсэн нэг үн цэнтэй. Тэр үн цэн юу байгаад байна нөхөрөө? Тэр одоо гişүүд бүгдээрээ нийлсэн бие биенээ хүндэтгсэн бид нар цул нэг ийм цул одоо те
нэг юм цул нэг хөл зүйл шүү гэдгээ бүгдээрээ хүлээн зөвшөөрсөн тэр үнц. Тэр үнцнийг нэгтгэж чадаагүйгээс болоод маш их зөрчил үүсдэг. Тийм шүү. Яг таарч исэн юм байна. Одоо жишээлбэл нэг айлын нөхөр юу гэж ярьдаг байсан бэ? Бараг би эднэрийг тижээж байна. Тэгээ би ерөөсөө эднэрт л одоо цаг зав гаргачи. Ерөөсөө өөрөө нөгөө нэг өөрөө л ерөөсөө ямар ч кайфгүй байгаа юм шиг. Тэгээ өөрөө ерөөсөө сэтгэл ханамж аваагүй, өөрөө амьдрахгүй байгаа юм шиг тэгж ярьжсэн тохиолдлыг би яаж сонсч байсан. Би яг наадахтаа ч адилхан нэг эмэгтэйгийн зовлонтой нулимстай юуг сонсч байсан. Юу гэхээр би одоо 8 жил гэртээ суулаа. Тэгээд хамаг залуунаас хамаг гоо үзэгслэн хамаг байдаг хүч чадлаа эднэрт зориуллаа. Одоо би хүн биш болчлаа гэж ойлаа тэр үнэндээ тэр тэгсэн ч юм уу те. Тэгээд магадгүй нөгөө өнцгөөс нь харах юм бол тэр эмэгтэй хүн ямар их үнэт зүйлсийг бүтээсэн бэ тэр гэр бүлд 8 жилийн хугацаанд те. Тэр 3 хүүхдийг өсгөлөө, хүмүүжүүллээ, эрүүл бойжууллаа. Тэгээд тэр гэр бүл 8 жил хамтдаа амьдрах тэр их боломжуудыг магадгүй манай эмэгтэй гэртээ сууснараа олгосон байх. Тийм үү? Тэгэхээр бас ингээд тэр гэр бүлийн үнцэн зүйлсийг бүрдүүлнэ гэдэг маань хүний хандлагаас бас их шалтгаалдаг л да. Хүн аль өнцгөөс хараад байгаагаас их зүйл шалтгаалждаг. Тийм шүү. Тэгэхээр эмэгтэй маань гэртээ 8 жил суусныгаа зовлон гэж үзээд байгаа мó эсвэл магадгүй нөгөө өнцгөөс нь харуул бас айгүй жаргалтай байж болно шүү дээ. 8 жил нэг байгууллагад ажиллаад дараагаараа загнуулаад та тэгээд хажууд нь хүүхд минь яаж байгаа бол ханаа том энэ төр гээл гүүгээл мөр үгүй эмэгтэй хүн заримдаа ажил хийгээл их удаан олон цагаар ажиллах тийм ч бас их таатай бас байдаггүй шүү дээ. Тэгээ яг би ч гэсэн заримдаа гэртээ нэг 7 хоног хаашаач гарахгүй суух юмсан гэж бодож исэн үе надад бол байгаа. Тэгэхээр тиймэрхүү байна л да. Тэгэхээр хүн хүнд өөрт нь өгөгдсөн тэр хувь тавилан амьдралын тэр нэг давж туулах хэвээр нэг юм байна шүү дээ. Зураглал тийм үү цаанаас өгөгдсөн бас дээрэс нь өөрийн гэсэн чадварууд байна. Үнэхээр гайхамшигтай эзэгтэй байх тэр чадвар зүйл өгдсөн байхад те дарга болох гэж гарч гүйж бүдэрчүүж өгдгөө шалбалах хэрэг байгаа ч юм уу тийм ээ. Үнэхээр тэр хүн тэр дарга болох гэсэн тэр хүч чадал потенциал нь байгаа ч юм уугүй ч юм уу. Гэтэл би эрэгтэй хүнээс юугаараа дутсан ингээл би улаан дуг мандуулмаар байна гэсэн хүүхнүүд бас их оршироод байх шиг зүгээр ажилдаг тий ингээд ажлын туршлагаас ингээ харж явах те. Гэрэлт амьд яриа. Тэр хүн өөрийнхөө тэр амьдарч байгаа тэр нэг өөрийнхөө тэр нэг хувь тавилан гэх юм уу те тэр зураг нэг төөрсөн төөрөг зурагч гэл манайхаа ярьцгаад магадгүй тэр амьдралын тэр нэг болоод байгаа зүйлсээ сэтгэл хангалуунаар хүлээж авах юм бол боломжгүй зүйл байхгүй л юм л да. Тэгэхээр тэрийг заавал эсэргүүцээл те би тэр альмаа шиг тийм дарга болмоор байна ч гэдэг юм уу те би тэрүүн шиг тийм мундаг болмоор байна гэдэг ингээд хүн дуурайгаад өөрийнхөө байгаа байдлаа хүлээн зөвшөөрөхгүй байх нь ялангуяа эмэгтэйчүүдийг биднийг их зовоодаг байхгүй их зовоодаг асуудлууд энийг. Гэтэ яалтчгүй би бас зарим эмэгтэйчүүдийг би өмөрмөр санагдд юм аа. Түрүүн таны дээр жишээн дээр дурдчихжсэн шиг одоо нөхөр нь ерөөсөө юу ч хийхгүй яалтчгүй өөрөө хөдөлж өөрөө бүх юмаа хийж зохицуулсаар агаад амьдралынх нь хэв маяг гарт нь бүр ингээ орцсон. Тэгэл манай нэг найз бас байсан тэгж ярьжсэн. Ерөөсөө л би өөрөө хүүхдээ хараад нөхрөө явуулахлаар ажил төрөл нь бүтэхгүй тэр хийж байгааг нь ерөөсөө бараг дампууруулах гад ерөөсөө болохгүй юм гээд байгаа байхгүй. Ерөөсөө яалтчгүй нөгөө хажууд байгаа эрэгтэй нэг ийм темпд оруулцдаг ч юм шиг. Тэгээд нөгөө эмэгтэйчүүдээ бас буруутгаад байх бас аргагүй. За тэгэхээр эрэгтэйгээ темпд оруулчихуу, эмэгтэйгээ темпд оруулчихуу бас асуудалтай. Яг би зүгээр хүүхнүүдэд нэг айхтар хатуурахыг ч бас хүсэхгүй байна л да. Гэхдээ нэг юм байдаг байхгүй юу? Эмэгтэйчүүд гэдэг чинь өстой яг үүндээ ярих юм бол эрэгтэй хүнтэй зүүрлэшгүй хүч чадалтай хүмүүс байхгүй юу? Зүүрлэхийн аргагүй. Тийм шиг байгаамаа. Хүч чадал нь хаана байдаг гэж. Одоо жишээлбэл чамаг би бол өлхөө өргөд тавьчихсан. Гэхдээ чиний дотор гайхамшигтай хүч чадлууд байгаа. Тэр нь энэ дотор иждэг байхгүй. Хэдэн ч хүүхд төрүүлсэн өсгөж хүмүүжүүлэх чадвартай тий. Хэдэн ч айлын хүүхдүүдийг одоо сургаад хүмүүжүүлээд аваад авчих чадaltaй. Тэгээд тэр мундаг хүч чадал нь бас дахиад давхар юундаа байдаг вэ гэхээр эрчүүдийг жолоод хүч чадалтай. Тэрийг магадгүй жоохон буруу хэрэглээд байна уу? Буруу одоо арга барил гаргаж ирээд байна уу гэдгээс нь шалтгаалах гэдэг шиг байна. Тэгээд
нөгөө талаасаа бас нэг талаасаа хүүхнүүд маань яамаар байна вэ гэхээр тэр өөрт байгаа тэр уян зөөлөн найланхаа эмхтээлэг тэр одоо бүх нарийн ямарваа нэгэн зүйлсийн нарийн учир явдлыг холбож ингэж зохицуулж чаддаг тэр чадваруудаа ашиглаад одоо ирчүүдийг жолооддаг хэлчихвэл бас буруу гэж боддог шүү дээ. Хөдөлгөөн хүчтэй байдаг байхгүй юу? Тэгээд магадгүй одоо бид бас нэг ном уншиж байсан л да тэрүүн дээр одоо нөхрөө өөрийнхөө хамтрагч болгоорой гэх. Бид нар хамтрагч болохгүйгээр өмнөр нь ороод байдаг байхгүй. Өмнөр нь анханасаа л өмнөр нь орж бүх юмаа хийчгээд нэг 3 жилийн дараа 5 жилийн дараа энэ стан юу ч хийж чаддаггүй. Одоо өөрөө хийгэнгүүт өгөөтх нь тий чадахгүй. Яа өөрөө өмнөр нь анханасаа л ороод байсан байдаг. Хүүхдийн памперс олчих гэр чи баасанд нутгаа чи би өөрөө соёлыг айсвал. За нэг магадгүй гэрээ ажил туслуулахыг аягүй хүсдэг шүү дээ бид нар. Тэгээ эрэгтэй хүн гэрээ ажил туслахаар аягүй баярлдаг тийм. Манай нэгсэн хаяа аяа би гачиг баярлдаг шүү дээ тийм. Тэгэхээр яг одоо октодтой ч гэсэн хаяа нэг аяа уухаар чи би баярлдаг байхгүй. Тэгэхээр тэрийг нөхрийг гişний завгүй ажилтаа ч гэсэн хаяа нэг аяа уулгачих дайны зүйлийг бид нар л хийдэг байхгүй. Гэтэл огт аяа угаахгүй гэрээ ажилд огт оролцохгүй байхыг бас бид нар хийчихсэн байдаг байхгүй. Өөрөөсөө хийчихсэн байдаг. Тэгээ энэ нэг сул дорой амьтаа юу ч хийж чаддгүйгээ л урдуур нь орсоо. Гэтэл чи энийг ингээ хийдэ. Эхлээд энийг хийч дараа нь би энийг хий гэдэг ч юм одоо яадын ямар нэгэн аргаар хийлгээл яхад эрэгтэй хүн чи өөрөө урамшаал нийгмийн бүх зүйлд оролцсон хийцэн гүйжлээ. Тэгээд би яагаад энэ дээр тэр их хүч чадлыг юун дээр хилээд байна вэ гэхээр эрчүүдийг хөдөлгдөг бас хөдлөхгүй байдаг хүч чадал хамт явждаг. Тийм бай. Тэгээд дараа нь ингээд урдуур нороо гахаа өрөө гүйж гөөмөө нэг манай монгол хүүхнүүд өстой мундаг гахаа өрдөг өстой хүч чадалтай гайхаад байдаг. Эрчүүдийг нь хар арчаагүй гэдэг юм аа сууж идэг яриад байгаа юм тий. Тэгээ би энийг одоо юу гэж дүгнээд байна вэ гэхээр бид нар өөртөө урдуур норж гүйсээр хагаад нөгөө эрчүүд чинь нөгөө нэг үг бас би өглөөхөн уншижсэн. Эрэгтэй хүнээр ажил хийлгээд байх тусмаа тэд бүр улам илүү хүч чадалтай болж идэг гэдэг. Эмэгтэй хүнийг баг амраагаад байх тусмаа илүү гоё үзэсгэлэнтэй болж идэг. Магадгүй те. Тэгэхээр магадгүй нөгөөдөлийг юмаа хийх гэдэг нь хийлэгдэхгүй байхгүй юу. Нөгөө чи чадахгүй хаглаа аячин, чи чадахгүй бутаргаа аячин те. Чи чадахгүй сөнөөгөө аячин гэл өөртөө нэг баах улаан дуг мандуусан юмнаас үүдээ хүч чадалтай гайхаад ингээд сууж. Би энийг бол би өөрөө эмэгтэй хүн ч гэсэн те энэ дээр би өөртөө нарийн ухаанаа гаргах хэрэгтэй гэдэг дээр бацах хэрэгтэй л да. Эрэгтэй хүний хувьд бол тэр их олон асуудалд оролцох цаанасаа л дурггүй. Одоо эмэгтэй хүн эрэгтэй хүн хоёр чинь тис өөр ялгаатай сэтгэл зүйтэй бие махбодтой хоёр өөр ертөнц байдаг юм. Яагаад зөрчилдөөн гард юм бэ яа? Та нар бас ингээд зөрчил маргаангүй байна гэж хизэж байхгүй чи амьдрал шүү дээ. Гэрэлт амьд яриа. Яагаад тэгэхээр хаалга болгон өөр түлхүүрээр онгойдогтой яг адилхан айл өөрх болгон гэр бүл болгоны доторх асуудал өөр бас тэрийг засварлах давж гарах арга замууд нь ч бас өөр. Яагаад гэвэл тэнд өөр өөрмөц хүч чадалтай өөрмөц онцлогтой хүмүүс сууж байгаа учраас. Тэгээ нэгдсэн нэг жор гэж юу нь бол байхгүй шүү дээ. Байхгүй тий. Тэгэхээр яг зөрчилдөөн гэл тэгэхээр магадгүй хүмүүс хүлээж лээсэн байх та. Тэгэж хэрэлдэнгүүт нь тэгэж хариулаарай гэдэг. Тэгэл хүчирхийлгээд ахаар нь тийм арга хэмжээ аваарай. Тэрийгээ дууд, энийгээ дуудаа тэгэж оролцуулаад магадгүй тэгж харж лээсэн байх л та. Гэтэл яг үнэндээ бүх зүйлийн нөгөө утга учир бүх зүйлийн эхлэл нь зөвхөн өөрхөн гарт байж байгаа дээ. Хүн нэг бүрийн гарт байж байгаа тийм. Тэгээд арга замуудаа л янз бүр хэрэглээд байдаг л та. Тэрнээс бүгдээрэнд нь боломжууд бол байж байгаа. Яг нэгэн талын одоо магадгүй хүмүүс ч гэсэн мэрэгжлийн хүн ямар нэгэн юм хэлээсэгээ хүлээж байгаа хэл та тийм. Тэгэхээр би зүгээр боддөө шүү дээ. Эрэгтэй эмэгтэй хоёр хүн гэр бүл дотор маргаан үсээд байж байгаа тохиол болж үл хүндлэн хүн битгий оролцуулаасаа гэж боддог. Бидний хамгийн түрүүн авдаг арга хэмжээ юу гэхээр за ялангуяа хүүхнүүд маань ээж рүү уцдаг тийм. Эсвэл эгч рүү уцдаг. Эсвэл хамгийн дотны найз хүүхэн рүү уцдаг. За зарим нэг гайг нь ээж аав зовчих байх, санаа зовчих байх гэх тийм. Найзууд руу уцдаг. Найз яадгүй урдаас нь яадгүй. Өөрөө бас яг нэг тийм асуудалтай сууж байдаг. Тэгээ өөртөө таарсан хариулт өгдөг. Тэгээ зүгээр эндээс юу харагддаг вэ гэхээр түрүүний миний хэлсэн тий айл болгоны хаалга болгоо өөр түлхүүрээр онгоодогтой адилхан айл болгоны асуудал өөр арга замтай байждаг. Танаа гэрт үүссэн асуудал, манай гэрт үүссэн асуудал адилхан байлаа ч гэсэн шийдвэрлэх арга зам нь өөр байдаг тий. Танаа хүүхд аяга унгаа хаалцсан, манай хүүхд аяга унгаа хаалцсан адилхан. Гэхдээ тэр нь адилхан юм шиг болов тийм авах арга хэмжээ шийдвэрлэх арга замууд нь өөр байгаад байгаа байхгүй. Тэгэхээр би зүгээр боддتي
хоорондоо л уулзрах хэрэгтэй. Бүр ямар ч байсан. Тэгээ хүүхнүүд бас ингэдэг байхгүй юу? Манай нөхөр ерөөсөө юм ярьдаггүй. Тэгэл хоёлоо уулзраа олъё би татаж чангаагаа хоёлоо ярилцъя гэд би дийлдэхгүй юу ч ярьдаггүй гэдэг. Яа эрэгтэй хүмүүс ер нь их юм яриад байдаггүй шүү дээ. Гэхдээ л аргыг нь олж чадвал цаатахын чи амнаас үг унана. Бид нар зохицуулах хэрэгтэй. Яаж игээ хоорондоо л зохицох хэрэгтэй. Тэгээд ингээд үг сонсохгүй байх, тэггүй байх. Бид хоёр ер нь одоо бүр болохоо байлаа гэж ээжигээ дуудаад, хадмуудаа дуудаад ингээд асуудлыг хүндрүүлчихдэг. Тэгээд бас хүүхнүүдтэй би одоо нэг л эмэгтэйчүүдийн талаар ярьж байгаа болохоор хүүхнүүдтэй би юу гэж хэлмээр байна гэхээр хэрвээ нөхөртөөгөө те найз залуутаагаа нөхөртөөгөө хоорондоо ямар нэг асуудал үүсээ маргалдаад хэрэлтгэл юм бол битгий хизээч тэр нөхрийгөө те хэрвээ та хоёрт нэгдсэн нөгөө нэг холын зорилго байгаа л бол те хизээч нөхртөөгөө үүссэн асуудлаар нөхрийнхээ талаар муу үгийг найз хүүхэндээ хадмуудаа нөхрийнхээ найзуудад битгий хэлээрэй л гэж бүр чин сэтгэлээсээ цахимаар яа бид нар хамгийн түрүү тэр үйлдэлүүдийг хийдэг байхгүй. Тэгээд асуудлыг хүндрүүлчихдэг. Эрэгтэй хүн өөрийг нь ямар нэгэн байдлаар доош нь хийсэн те өөрийг нь муусан, доромжилсан тийм үг яриаг төвчж чаддаггүй байхгүй. Яг уу тэгтээ эмэгтэй хүн ч гэсэн л дээ төвчгүй л хэцүү шүү дээ тийм ээ. Тэгтээ эрэгтэй хүнийг тэрнийг нь төвчээд гарцснараа бид нар яадгүй нөгөө мундаг хүч чадлаа гаргаж байгаа байхгүй юу. Тэр доошоо хийхгүй, шүүмжлэхгүй, доромжлохгүй байж чадсанараа бид нар яг үнэндээ ялалтыг гартаа авдаг. Гэтэл бид нар хамгийн хүчтэй, хамгийн муухай, одоо хамгийн одоо юу гэдэг те доромжилсан тийм үгнүүдийг ашиглаж хэлж нөгөө хүнийхээ дээр гарч ирж тэр хүнийг ялж яах гэж бодоод гэтэл үсрэгээр бид ялагдчихэдэг. Эрэгтэй хүн олон үг гэлэхгүй шүү дээ. Гэрэлт амьд яриа. Харин ганц нэг арга хэмжээ аваач магадгүй тий. Хүчтэй шиг. Тэгэхээр нөгөө эрэгтэй эмэгтэй хоёр хүний хооронд үүссэн байгаа асуудлыг зохицуулах арга нь хүртэл өөр байгаа даа. Эрэгтэй хүний хувьд нэг их юм ярихгүй байжгаад ганц нэг хүчтэй арга хэмжээ авчих ба. Эмэгтэйчүүд цаг минутыг тасралтгүйгээр үглэж, яншиж, доромжиж, үг хэлээр чулууддаг. Өчигдөрхөн л тэгэхэд одоо бас нэг эмэгтэй надтай уулзсан тий. Өөрөө мэдээд байгаа байхгүй би нөхрийг амар муухай үгээр хэлдэг гэдэг. Тэгтэл би чадахгүй байна гэдэг. Би муухай үг хэлээд байгаа мэдсэн ч гэсэн би хэлээд байдаг гэдэг. Тэр нэг эмэгтэй хүнд өөрт нь л байдаг юмнууд байгаа байхгүй. Өөрийнх нь онцлог нь. Тэр үгнүүдийг хэлжээ санаа амардаг. Тэгэхээр магадгүй нөхрийгөө тэр холын эмгэн өвгөн болтлоо хамтдаа амьдрах гэсэн зорилготой байгаа бол өнөөдрийн жижигхэн маргаанд давж гарах гэж элдвээ муухай үг битгий хэлээсэ. Тийм шүү дээ. Тэгээд магадгүй таны ярианаас маш олон гэр бүлөө тэр дундаа эмэгтэйчүүд ухаарлыг авч л байгаа л да. Надад ч гэсэн бас авагдчихээн. Тэгсэн бас нэг зүйл байгаад байна л да. Тэр юу гэдэг ихлээр магадгүй сүүлийн жилүүдэд энэ хямрал гэдэг нэг зүйл хаасайгүй эдийн засгийн хямрал. Энэ зүйл маань бас гэр бүлүүд рүү орж ирээд бүр хүсээгүй байхад юу нөгөө зөрчил маргааны их үндсэн нэг стресс гэж яриад нь штэ. Бүр ингээ ядраагаад хүнийг бүр ингээ зовоогоод стресстүүлээд эннээс болоод энэ маргаан зөрчил маш их гараад штэ. Яаж болохгүй штэ. Бид нар өөрсдөө өдөрдөж болохгүй эн чинь улс их орны бараг дэлхийн юм бэ штэ ч юм уу гэж бас хараад байна л та. Зөв. За тэгээд одоо эдийн засаг хямрлаа гэд те тэгээд ажлаасаа халагддаг ч юм уу цалин мөнгө буурдаг ч юм уу ажилгүй болох ч юм уу зөндөө одоо асуудлууд гэр бүлийг үнэхээр хэцүү болгож байна те өөрөө удирдах чадахгүй болох хэмжээнд хүрэх гээд байна. За тэглээгээд яах юм? Тэгээд түрүү нөгөө та нэвтрүүлгийг хэлж яхад нэг хувь хүний хэрэгцээ гэж нэг байна. Суур хэрэгцээ. Энэ талаараа бүр ингэ дэлгэрэнгүй бас хуваалцаж. За тийм ээ. Ер нь бас магадгүй нөгөө суур хэрэгцээ буюу те одоо нэг хүний өмсөх, зүүх, хийдэх, унтах, хамрах гэх те энэ суур хэрэгцээ гэдэг байхгүй. Тэгээ энэ суур хэрэгцээ хангагдаагүй байхад сурах, боловсрох те одоо өөр зүйлээр өөрийгөө хөгжүүлэх энэ талын тухай яриа үүсдэг л те. Тэгээ үүнтэй холбоотой ярьж байна тийм үү. За тэгээд тэр нь өөрийг нь одоо магадгүй гэр оронд нь хангалттай хэмжээний хоол хүнс байхгүй тий дуртай хувцас аваад худалдаад өмсөх чадваргүй сэтгэл санаа тайван биш байдал үүсээд байна. За тэгэхээр энэ суур хэрэгцээ хангагдаагүй байлаа гэд яг нь ер нь хараа
нөгөө нэг Чингис хааны хэсгийг би дахиад хэлмээр л дээ. Энийг одоо ойлгохоос өөр аргагүй. Яг тэгвэл тэр хүмүүс ингээд холын зорилгоо бодож өнөөдрийн асуудлуудыг шийдэх хэрэгтэй байгаад байгаа тийм үү? Тэр холын зорилго байхгүй болохоор өнөөдрийн асуудал дундаа умбал дуусах гэдэг шүү дээ. Тэгэхээр тэр гэр бүл ингээд ямар нэгэн байдлаар бид нар хамтдаа л асуудлуудаа даван туулна гэсэн зорилгоо л дандаа санаж явах хэрэгтэй л да. Тэгэхээр магадгүй нөхөр нь ажлаас халагдаа хүрээд ирчлээ. Эхнэр нэг улсын ажил хийгээд нэг 500 сая төгрөгийн цалин аваа байж ингэж бодоход. Тэгвэл тэр 500 сая төгрөгөөр бид яаж амьдрч болох вэ? А нөхөр ямар нэгэн байдлаар дараагийн ажилд орох ч юм уу, дараагийнхаа санхүүгийнхаа боломжтой орлогыг яаж олох вэ гэдэг эрэл хайгуулыг дандаа л хийх ёстой. А гэтэл улс орон дампуураад байна, эдийн засаг хямраад байна, дэлхийд зэрэг хямарч ингээд бодоод гэртээ орон дээрээ суугаад байвал тэгээ одоо яах юм өгөх юм уу, яах юм, цангаж өгөх юм уу, өсөж өгөх юм уу, нэг сонголт хийх нь л дээ. Тэгэхээр эн чинь нөгөө зориг гэдэг үг яриад байгаагийн гол учир нь ердөөсөө тэр байгаад байна. Тэгвэл ямар нэгэн байдлаар хүүхдийнхээ 9 сарын 1-ний өмнө хувцсыг бэлдэж өгөх нэг 500 сая төгрөгийг хаанаас олох вэ? Эрэл хайгуул хийх. Эрэл хайгуул хийх. Заавал. А тэгээд нөхөр ажлаас халагдаад ороод ирчлээ өнхөөгийн амт ингэж хэрэлдэхийн оронд нэгэн тийм ажлаас халагдсан ажилгүй болцсон юм чи цаашдаа яах вэ гэдгээ дандаа л ярилцаж шийдвэр гаргаж явж явах хэрэгтэй. А эрэгтэй хүний хувьд бол тэр их олон асуудалд оролцох цаанасаа л дурггүй. Одоо эмэгтэй хүн эрэгтэй хүн хоёр чинь тис өөр ялгаатай сэтгэл зүйтэй бие махбодтой хоёр өөр ертөнц байдаг тийм үү? Яагаад зөрчилдөөн гардыг бэ яа? Та нар бас ингэж зөрчил маргаангүй байна гэж хизэж байхгүй чи амьдрал шүү дээ. Гэрэлт амьд яриа. Тэгээ стрессэд яах юм бэ үхэх юм уу? Эцсийн сонголт юу юм? Тэ? Тэг хэнийг очиж яллах юм бид нар? Тэг өнөөдөр талхны мөнгөгүй байна гэж би яах юм? Тэгвэл талхны мөнгөтэй болохын тулд яахаа гэдгийг дандаа л эрэл хайгуул хийж явах хэрэгтэй. Яг 101 охин нөгөө их сургууль сурах гад сурч чадаагүй яагаад гэвэл төлбөрийн мөнгө байгаагүйгээд ирээд уулзаад манай дадлага хийжсэн. Тэгээд юу гэсэн хэрэг уг нь манай ах дүүнэр айгу боломжийн амьдралтай л да манай аавын ах дүүнэр гэ тэгэхгүй юу. Тэгэхээр би чи тэгвэл яагаад тэр боломжийн ах дүүнээрээс тусламж хүсээгүй юм гэсэн чинь өө яах юм бусдад би ялуулаад яах юм гинэ жоохоо. Тэгэхээр манай монголчуудад нэг тийм нэрлэхүү зам байдаг байхгүй юу. Би бусдад ялуулаад яах. Гэтэл тэр хүмүүст магадгүй нэг хүүхдийн 1 жилийн сургуулийн төлөвлөлийг төрчих хэмжээний илүүдэл мөнгө байж ээж болох байхгүй юу. Тийм шүү дээ. А бид ерөөсөө очиж тусламж гуугаагүй байж ээж те. Очиж ихчээ би танаа гэрийг цэвэрлээд өгье гэдэг. Тэгээд би таны гэрийг жил цэвэрлэе те. Та надад сургуулийн төлбөр өгөөч гэж хэлээгүй мөртлөө оо манай нэг баян ах дүүнэр байдгийг тусламж те. Тэгээд тусалдгүй мó тусламж гуугаагүй мөртлөө те. Гэх мэтлэн яг үүндээ амьдрал арга замууд их олон байдаг гэж би боддог. Тэгээ би зүгээр өөрөө би яг би нэг нухайг хүсдэггүй л дээ. Би 3 хүүхэдтэй нөхрөөсөө салж исэн. 1998 оны үе байсан л да. Тэгээ манай нөхөр бас айлын ганц хүү байжгаад хитрхи их архинд ороод тэгээд ингээд өөрийгөө удирдах чадваргүй болоод тэгээд намайг одоо гэр бүлийн хүчирхийлэл гэж бид нар ярьдаг те. Тэр хүчирхийлэлд би арай л хитрхи өртцсөн л да. Би 7 жил яг тийм амьдралд байсан. Сүүлдээ эрүүлэр сэтгэх чадваргүй те. Хизээ шүүнээрээ намайг алчхуул гэсэн айдсан дунд нэлээд удаан байсан. Тэр хоорондоо 3 охин дөрөвс ийм хүн байхгүй. Тэгээ дараа нь нөхрөөсөө салаад сасны дараа би өстө жинхэнэ би цэг болсон ийм амьдрал дээрээс өөрийгөө эхлүүлж ирсэн. Яг тэгвэл нөхөр маань салаа явахдаа ерөөсөө бүх юм ачаа явцсан. Надад нэг цайны аягч үлдээгүй. Надад юу үлдсэн? Миний 3 хүүхдэл үлдсэн. Яг намайг таньж мэдэх хүмүүс мэдгэл байх гэрчлэх байх. А тэр үед надад юу байсан бэ гэхээр надад юу ч байгаагүй 3 хүүхдээс өөр. Тэгээ манай ээж аваа хөндий гэрт одоо хөрх юм яаж хүүхдүүд нь зурагт үзэг гэдэг дээр үе рекорд гэдэг юм бахиар эргүүлдэг телевизээр авчирч өгчсэн. Тэр телевизийг нь бахиар эргүүлээд уйлал суучлаа. А нөхөр хөргөчөө өргөө явахдаа дотор нь бөнжгөнөд байсан байцаа гаргаад цонхон дээр орхив явсан. Тэр байцааг би хуваагаад усан чанж хүүхдүүдэд чанж өгч илээ л дээ. А тэгээд тэр үед надад юу байсан? Юу ч байгаагүй. Надад хямрал байсан уу? Байсан. Надад стресс байсан уу? Байсан. Би 3 хүүхдээ байшингийнхаа буланд тэрвэрэд би 7 хоног уйлаа суужсан. А тэгээд би гинт бодсон баг. Би ингээ уйлж суугаад юу хэн хожих юм? Эндээс хэн хожих юм? Стресс байсан уу? Байсан. Хямрал байсан уу? Байсан. Мөнгө байсан уу? Байгаагүй. Надад юу байсан? Миний 3 хүүхдийн нулимсыг хараа би босох ёстой гэдэг мэдсэн баг. Тэгээд би босоод ер нь яагаад би ингэж байх хэвээр ингэж бодоод дэвтэр аваад үзэг аваад би биччихсэн байхгүй. Хамгийн түрүү би юу хийх вэ? Би хамгийн түрүү хаалга урьж. Манай хаалга нөгөө согтуу нөхөр ирээ өшгөлсөөр яваад ингээд
бүх юм нь онгооцсон ингээд түлхээр онгоочдөг цоож тогтохгүй болсон. Тэгээд гүйж гараад модон хаалганы үн сургуулсан чинь 35,000 төгрөг гэж байсан тэр үед. Одоо яд болсон юм мэдэхгүй тий. Тэгээд 35,000 төгрөг олох аянд би мордчихсан байхгүй. Тэгээд гараад манай том ихч эмч ихч маань нөхөр нь бас гайгүй ажил хийдэг хоёлоо аваалгатай амьдардаг учраас ихчдэрээ очиж гэрийн цэвэрлж өгсөн. Ёстой би гэрийн цэвэрлж өгсөн тий. Тэгээд би 35,000 төгрөг хаалга авах гэсэн та надад мөнгө өгөөч гэсэн манай ихч 5,000 төгрөг. Дахиад нэг ихчдэрээ очиж офисын өрөөгийн цэвэрлж өгөөд бичиг цаасыг цэгцэж өгөөд надад 35,000 төгрөг хэрэгтэй гэсэн 20,000 төгрөг. За тэгээ явж байгаа тэгээ 15-ны ханаас ч үлээ найз хүүхнээсээ зээлж мэлээ тэгээ би 35,000 төгрөг цуглуулахгүй юу. Тэгээ би хаалгаа сольж ирсэн. Яагаад би хаалгаа сольж ирсэн бэ гэхээр өөдлөх айл үүднээсээ гэдэг үг надад тэр үед бодогдоод байсан байхгүй юу. Тэгэхээр би яд хаалгаа сольчвол би бас тэгээ дараагийн айгүй олон юм надад өөрчлөгдөнө гэдэг итгэл үнэмшилтэйгээр би хаалгаа сольж ирсэн. Тэгээ би энийг зүгээр яагаад ингэж бас нууж хаалгүй ингэж ярьж яах гэхээр хүмүүс бас сэтэл аваасаа гэж бодож байна. Хүмүүс надад юу ч байхгүй л гэдэг байхгүй. Гэтэл байлгаж болох арга замууд зөндөө байдгийг тооцоолдоггүй. Тэгээ нэг хүнээс очиод нэг 20,000 төгрөг 30,000 төгрөг ингээд гуйгаад нэг гэрийн цэвэрлээд өгчихийгээ би доошо орчлаа хинч болчлаа гэж боддог ч юм уу янз бүрийн байд юм шиг байна л да. Тэгээ би тэрүүн дээр би нэг тиймэрхүү арга хэмжээ гих мэтлэн би жижиг сажиг юмнаас эхлүүлж байсан л да. Тэгээд тэр үед манай эгч нар бас гадагшаа дотгошоо сургууль соёлд явцгаацаа дэргэд минь байгаагүй л те. Тэгээ дараа нь эргэж ирээд манай Нора эргэж ирчээд намайг тэгжсэн. Чи одоо чи өста зүгээрээ чи яахчгүй чи хараа өста хизээ нэгэн цагт яг ийм гэр бүлийн асуудалд өртцөн нөхөртөө зодуул шаналсан ийм хэцүү байдалд байгаа эмэгтэйчүүдэд туслаад чи өста ийм хэцүү байдлаас хүн гарч болдгийн гэдэг өлөр дуурайлыг үзүүлээд явна гэж тэр үед надад хэлжсэн баг. Тэгээд би ихч минь намайг одоо эмээ орлоод хүчиж гэж бодож байгаа хта тэгэл намайг их л өрөвдөж хэлж байна. Би одоо тийм болтол чаач юм блэ гэж дотроо бодож байсан л да. Тэгэхээр хүн тухайн нөхцөл байдал дундаа ирээдүйн сайн сайхныг харахад хэцүү байдаг л да. Тэгээд зүгээр тэр ихчийн маань тэр үг одоо ингээд бодохоор магадгүй миний бэлээ болсон юм шиг санагдтыг. Тийм байна. Тэгээ би ер нь бол эмэгтэйчүүд гэр бүлийн чиглэлээр сургалтууд хийгээд ингээд явж байхдаа энийгээ ярьдаг л да. Тэгэхээр хүмүүст аягүй сэтэл болдог байхгүй юу? Тэгээд яг чиний сая асуусан асуулт байна тий. Гэрэлт амьд яриа. Эдийн засаг хямарсан. 98 онд эдийн засаг сайхан байсан уу? Сайхан байгаагүй. Тий. Тэгээд 1000 төгрөг гэдэг их мөнгө байлаа. Автобусны нэг 50 төгрөг олно гэдэг их мөнгө байлаа. Тэгээд 3 хүүхдийг хувцлан хоолно гэдэг миний хувьд бас хэцүү байсан. Яг тэгвэл нөхөр маань хэдийгээр тэгж харьхуудаг байсан ч гэсэн нөхрийн ээж аауд нь бид манай гэр бүлийг тэжээдэг байсан байхгүй юу. Тэгээд бүх юмар хангацдаг. Тэгээд над ч ажил хийх шаардлагагүй, нөхөр ч ажил хийх шаардлагагүй ингээл архи угаал ингээд bijдэг. Харин тэр хоосон үлдсэн тэр одоо сэтэлжүүлэх юм юу гэх юм тэр хүнд хэцүү нөхцөл байдал намайг маш их хүчтэйгээр урагшаа бас нэг том түлхэж зоржсэн. Тэгэхээр гайхалтай. За тэгээд бит хоёрын бас ярилцах цаг маань бас өндөрлөх болж байна. Тэгээд би хамгийн сүүлийн нэг асуултад та бас богинохон хариулахгүй юу? Тэр юу гэхээр та өнөөдрийн хүртэл таны амьдрал ингээд яг урагшлахад хүч болдог магадгүй яг юу байдаг вэ? Ямар яг тэр талаараа. За энэ дэр би ер нь нэг ийм зүйлийг маш их баримталдаг. Юу гэхээр би зориг гэдэг үгийг ярих их дуртай. Би ямар нэгэн байдлаар дандаа өмнө зоригтой байдаг. Тэгээд тэр зорилгодоо хүрэх төлөвлөгөөнүүдийг дандаа боловсруулдаг. Миний хийх дуртай нэг ажил юу вэ гэхээр би бичиж тэмдэглэх дуртай. Үнэхээр би бичиж тэмдэглэх дуртай. Тийм ч учраас манай байгууллагын амжилтын хүчгээд энэ номыг одоо 13, 14, 15, 16 гэдэг дөрөвдөг жилдээ гаргаж байна л та. Тэгээд би өөр хэд энэ дээр ч гэсэн би сая юмаа тэмдэглэл гаргаад ирлээ. Ингээл тэмдэглэж бичдэг. Тэрөөсөө бүх зүйлийг. Тэгээд энэ бичиж тэмдэглэсэн юм толгойд хоосон бодоод яваад байснаас маш өөр өгдөг байхгүй юу. Тэгээ бид нар хүмүүсээс асуухаар би зорилгоо бодож байгаа гэж ярьдаг. Тэгээ миний мэдчих 3 жил бодоод л явждаг тий. Тэгэхээр бичиж тэмдэглэнэ гэдэг бол маш их чухал зүйл байдаг. Тэгээ магадгүй тэр цэг болсон амьдралаас намайг босгож ирсэн нэг гол хүч бол миний тэр нэг бичдэг, тэмдэглэдэг, төлөвлөдөг юу байсан болов уу гэж боддтой. За маш их баярлалаа. Тэгээд бидний урилгыг хүлээж аваад үнэхээр сонирхолтой бас хүмүүстэй амьдралд нь яг ингээд бодиттой хэрэгцээтэй тэр
олон сэтлүүдийг бас сэтэлжүүлж өгсөнд маш их баярлалаа. За Таны баярлалаа. амьдралд, таны ажилд өндөр амжилт хүсье. За баярлалаа. Үзэгчдээ гэрэл нэвтрүүлэг энд хүрээд өндөрлөж байна. Бид нар өнөөдөр хувь хүний хөгжлийн институтийн захирал Алтан цэцэг гэгчтэй ярилцлаа. Тэгээ бид нар сэдв нь болохоор гэр бүлийн зөрчилдөөн буюу эмэгтэйчүүд гэсэн сэдвээр ярилцсан байгаа. Ингээд дараагийн дугаараараа бүгдээ эргээд уулзцгаая. Мэдээж Facebook хуудас болон сайтуудаар минь зочлохоо мартваа.